Ямар ч эрх чөлөөтэй орон байлаа гэсэн. Дан эрх чөлөөтэй байна гэд эрх дураараа хүснээ хийж амьдарч болтгоо. Бүхэл улс үндэстэнд ямар нэгэн байдлаар дүрм журам гэдэг зүйл заавал байдаг. Солонгост амьдарч байхдаа манайх нэг шинэ газар руу нүүж очиад тэгээд тэр үед би нэг юм Исүний судалтай карнивал гэдэг машин ундаг. Нэг удаа тэр машина орой ажилласаа ирсэн чинь солонгосчин бас ингээд манай Монголтай адилхан тэгээ бас зогсоол олдохгүй хэцүү үе бай. Тэгээд зогсоол хайж яж байгаа олдохгүй байхаар нэг би замын дагуу ингээд 2-3 машин тавьчихсан. Ардталт нэг зай байхаар шахаад тавьчихад гэрлэг орсон. Хэд хоногийн дараа надад торгуулийн хуц ирсэн. Тэгээ ер нь бол ихэвчлэн нэг торгуулахад нэг 30-40 мянган воноор бол торгуулахад нормал байдаг. Өөрөлдөл улаан гэрэл мэрлээ гарчих ч юм уу те. Эсвэл одоо жоохон хурд хитүүлээ явчихсан 30-40 мянган воноор торгодог. Гэхдээ тэр удаагийн надад ирсэн торгуул бол бүр 70 мянган оны торгуул байсан. Тэг би гайхаад энэ удаа яагаад ийм өндөр торгуул тавьж байгаа юм болоо гэж те. Тэг би цагдын газар очиод асуусан. Тэр цагдаа надад юу гэжсэн бэ гэхээр та яагаад ийм өндөр торгуулсан бэ гэхээр та замын хөдөлгөөний хамгийн одоо байж болохгүй дүрмийг та зөрчсөн байна гэж. Ямар дүрм гэсэн чинь хүүхдийн сургуультай ойрхон машина та зогсох ёстой газар ёсгүй газар зогсоосон байна. Тэр Солонгост бол өөрөөр хэлбэл хүүхдтэй холбоотой ямар нэгэн байдлаар одоо сургуулийн ойролцох замын хөдөлгөөн дандаа 30 м цагийн урттай байдаг. 30 км цагийн урт. Тэгээд тэргээр заавал 30-аас доош км цагийн уртаа явна. Тэрийг хэтэрх юм бол тэр хүүхдтэй холбоотой дүрм журамтай юм дээр бол зөрчих юм бол маш өндөр торгуул ирдэг гэсэн. Тэгэхээр энэ бол маш тийм чухал хийнэ маш онцгой. Би 7 хоног болгон өглөө болгон шахуу гэрээсээ энэ одоо халдвартын тэндээс наашаа ингэж алхаж ирдэг. Өнгөрсөн давхар далхаад ирж яхад нэг хүн мотоциклтайгаа явж байгаад энэ давхар зураас байгаа шүү дээ. Одоо энэ доошоо явхад урагшаага явхад давхар зураасыг ингэж дүрм зөрчиж явж байгаад машин мөргүүлсэн байжсэн. Тэгэхээр альва зүйл дүрм журамтай байдаг. Харин дүрмийг зөрчих юм бол адаглаа торгуулдаг цаашлах юм бол дүрмгүй амьдрал гэдэг бол хамгийн аюултай амьдрал буюу амь насыг чинь хүртэл авах ийм аюултай амьдрал байдаг. Тийм учраас Христэд итгэгч хүний амьдралд бас Библийн дагуух дүрм журам гэж бас байдаг. Үүнийг та дагаж амьдрдаггүй гэдэг энэ сэдв дотор хэдүүлээ өнөөдөр 2 дугаар Тимот номын 2 дугаар бүлгийн 3-аас 8 дугаар ишлэгийг хамтаа үзье. За, дэлгэцэн дээр байна бүгдээр хамт уншъя те. За, 1 2 3. Христ Есүсийн ямар цэрэг татагчдаа таалагдахын тулд аж амьдралын явдалд хотголцдоггүй. Хэн нэгэн дүрмийн дагуу баригдахгүй бол титэм ахгүй. Зүтгэсэн тариачин ирлээд ургацаа хүртэх ёстой. Хэлж буумын эргцүүлэн бод. Эзэн чамд аливаа бүхэнд ойлголт өгнө. Сайн мэдээний дагуу Давидын үр сал болох үхэлстээс амьлуулагдсан Есүс Христийг сана гэжсэн. Амен. За энд Паул өөрийнхөө сүнсний хүүхэд гэж хэлэгдэг. Итгэлийн хүү гэж хэлэгдэж байгаа. Өөрийн хайртай дагалдагч Тимотед хандаад энэ загтлыг бичсэн. За энэ загтал бол үнэхээр одоо тийм ээ 1-2 дугаар Тимот ном та итгэлийн амьдралын дүрмийг сахиж амьдрахыг хүсч л байгаа бол 1-2 дугаар Тимот номыг судлах хэрэгтэй болдог. 1-2 дугаар Тимот ном бол бидэнд Христийн дотор хэрхэн өсөж өдөрдөгчийн төвшөнд итгэлийн өдөрдөгч болох вэ гэдгийг бүр маш хүчтэй зааж өгдөг ийм ном ба. За энэ дотроо 2 дугаар Тимот 2 дугаар бүлгийн 3-аас 8 дугаар ишлэлээр Паул Тимотед хандан итгэлийн амьдралын 3 чухал дүрмийг зааж жишээ болгон ярьж байгаа. Нэгдүгürt нь бол юу гэж хэлж байгаа вэ гэхээр чи сайн цэрэгтэй адилхан бай гэж хэлсэн. Өөрөлдөө цэрэг хүн бол цэрэг татагчийнхаа үгнээс гардггүй буюу цэрэг хүн бол өдөр тутмын амьдралд хотголдаад байдгүй маа гэдэг энэ дүрмийг хэлж байгаа. Өөрөлдөө би цэрэгт явчаад дарга дээр оройн гүйж очино. Дарга юу манай ихнэр өнөөдөр ажилдаа амар оройтон гинэ. Би гэртээ очиод хүүхдүүдийнхээ хоолыг хийж өгөхгүй болохгүй нэ цэргээсээ чөлөө авъя гэх боломжгүй гэсэн. Өөрөөр хэлбэл цэрэг бол дүрм журамтай цэрэг татагчийнхаа тэр үнэхээр дүрм журмыг дагаж амьдрах тийм амьдралыг хэлж байгаа гэсэн үг.
Тэгвэл урд нь бид нар Христэд итгэхээс өмнө өдөр тутмын амьдралд буюу ёстой нөгөө нэг тийм ээ өөрийнхөө дурх хүслээр юмд хутгалдаж амьдраж тэнд амьдралдаа сийхгүй те уяа тийш яваад ингэн тийш яваа шоуд нь ингэж амьдрын гэд өөрийнхөө дуураар амьдрдаг байсан бол Тимото миний хүү чи Есүст итгэсэн учраас одоо чамд сэрэг татагчийнхаа тэр хүслийн дагуу тэр дүрм журмын дагуу амьдрах ёстой шүү гэдэг. За ийм зүйлийг бол нэгдүгürt нь сэрэг хүнээр жишээ авч дүрмийг танилцуулж. За хоёрдугаарт нь Паул Тимотед заахта бүх хүнээр дамжуулаад барилдаж байгаа хүнээр дамжуулаад жишээ ярьж. Үндэсний үгээр барилдаж ийснэ нөгөө бүхийгээ унгааж чадахгүй зуралт тийм ээ одоо мэх хийж чадахгүй байснаа гинт яа гингүүтлээ каратайгаа унгаач болохгүй шүү дээ. Тийм үстэй. Оо яаж чи яага намайг цохон унгаач ба гэсэн чи. Уу яах вэ би урд нь нөгөө нэг үндэсний бүхээр барилдахаас өмнө би каратагийн секцэнд явдаг гэсэн. Уу би карата хийдэг гэсэн байхгүй. Тэгээ чамайг унгаач л үед болно шүү дээ. Ягаад гэвэл чи унгал юм бол би ялна. Тийм учраас тэр үндэсний бүхийн дүрм ямар аваад би чамайг каратагийнхаа цоглолтоор унгаачлаа гэж хэлж болохгүй шүү дээ. Яг л бүхийн дүрм бол бүхийн дүрмээр явах хэрэгтэй. Энд чи дүрм үйлчилж байгаа. Дүрм зөрчих юм бол тэр хүнийг дивжэнээс хөөн. Дүрм зөрчих юм бол тэр хүнийг яах вэ? Дахиж барилдуулах эрхийг нь тодорхой хэмжээнд тодорхой жилүүдээр хасдаг. Дүрмийн дагуу амьдрах хэрэгтэй гэсэн үг. Дүрмийн дагуу барилдах хэрэгтэй гэсэн үг. Дараагийнх нь жишээ бол тариачны тухай хэлж байгаа. Тариач нь тариад хүлээх хэрэгтэй. Хавар тарьсан бол намар ургацаа авах хүртэл хүлээх хэрэгтэй. Тэгэд ургацынхаа дээжийг нь өөрөө хүртгэн зогстой юм агчилж байгаа. Яагаад гэвэл тэр тариач өөрөө тарьсан учраас. Тэгэхээр тариачинд бол ерөөсөө хоёрхан дүрм үйлчилж байгаа. Нэгдүгürt нь тарьсан бол хураах хүртлээ хүлээх хэрэгтэй. Тарьчаад маргааш нь ингээд төмс нь урахгүй ангууд өө энэ ч өстой балан урахгүй мэн болио явлаа өөр бизнес хийлээ явуулчихлахгүй. Хаварчин зунжингаа тарьсан тариагаа арчилж, тордож, бордож, усалж хамгаалах хэрэгтэй. Төмс тарьсан бол зэрлгүүдээ сулгах хэрэгтэй, арчлах хэрэгтэй. Хоёрдугаарт нь юу гэхээр юу тарьсан түүнийг авна гэдэг тэр итгэл үнэмшлэрийг хүлээх хэрэгтэй. Төмс тарьсан бол төмсөө авна. Төмс тарьж алим авна гэж бодож болохгүй. Тарьснаа авна гэдэг дээр төвлөрөх хэрэгтэй гэсэн үг. Итгэлийн амьдрал бол яг л энтэй адилхан гэдгийг Паул хэлж байгаа. Чи юу тарина түүнийг ав. Чи Бурхан чамд ямар дүрм өгсөн түүний дагуу амьдр гэдгийг хэлж байгаа. Тэгээд Паул Тимотед дараа маш чухал зүйл хэлж. Дүрмийн дагуу амьдр гэж хэлээд ардаас нь Паул юу гэж хэлж байгаа гэхээр хэлж буугмын эргцүүлэн бодоо гэжсэн. Итгэлийн амьдралын дүрмийн дагуу энэ амьдралыг чи эргцүүлэн бодоо. Тэгвэл хэдүүлээ өнөөдөр бодоод үзье. Та ямар дүрмийн дагуу амьдрдаг хүн бэ? Та итгэлийн амьдралын дүрмээр амьдрдаг хүн мөн үү? Эзэн чамд ойлголтыг өгнө гэж. Эзэн чамд ойлголтыг өгнө гэж. Бүгдээрээ дотоод ертөнц рүүгээ өөрсдөө итгэл рүү эргэж нэг харцгаая. Би үнэхээр сайн мэдээний дүрмийн дагуу. Би Христ итгэлийн амьдралын дүрмийн дагуу амьдрдаг хүн мөн үү? Ер нь Христ итгэлийн дүрмийн дагуу амьдрна гэдэг маань юу гэсэн үг юм? Шашинлаг амьдрах гэсэн үг юм уу? Эрх чөлөөгүй амьдрах гэсэн үг юм уу? Яаж амьдрах гэсэн үг юм? Энэ ойлголтуудыг өнөөдрийн энэхүү эзний үгээр дамжуулан бүгдээр хамтаа эзнээс авъя. Тэгэхээр эзэн та нарт ойлголтыг өгнө гэжсэн. Эзэн бидэнд ямар үед ойлголтыг өгдөг вэ гэхээр бид эзнээс асуух үед. Бид эзэн рүү хандан залбирах үед. Бид эзний үгийг унших үед. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрмийг сахихын тулд замын хөдөлгөөний жолооны курс суугаад замын хөдөлгөөний дүрмийг уншиж, судалж, шалгалтаа өгдөг. Үүнтэй адилхан итгэлийн амьдралын дүрмийг сурахын тулд итгэлийн амьдралын номыг унших хэрэгтэй. Тэр бол Библи. Итгэлийн амьдралын дүрмийг бүгднийг бидэнд ба бэгүү зааж өгсөн тэр ном бол Библи юм а гэсэн. Бид өөрсдөө Библийг уншиж, Библиэс энэ болгоныг авах. Библийг ойлгохгүй бол яа гэсэн? Залбир гэж хэлж. Эзэн чамд ойлголтыг өг. Залбир гэж хэлж.
Энэ үед бид итгэлийн амьдралын дүрмийг бид нар ойлгодог. Ер нь тэгээд хүн ямарваа нэгэн зүйлийг сайн хий гэх юм бол тэр талаараа сайн сургах хэрэгтэй байдаг. Сурахгүйгээр сайн хийждэг нь гэж байхгүй. Өөрөөр хэлбэл дандаа юмны үр дүн гарахын тулд урталт нь түүнтэй холбоотой ямар нэгэн зүйлийг бид нар заавал хийж, дадаж, сурж түүнээсээ үр дүн гартал нь бид нар тэн дээр өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй байдаг. Жишээлбэл бид нар өдөртөгч болъё гэж бодож байгаа бол эхлээд өөрөө өдөртөөд сурах хэрэгтэй байдаг. Өдөртөгч болъё гэж бодож байгаа бол эхлээд би бусдыг өдөртөх юм нь өөрийгөө өдөртөх хэрэгтэй гэдэг зарчим явж идэг. Өөрийгөө өдөртөж чадахгүй бол бусдыг ер нь бол өдөртөж чадахгүй. Бусдаар өдөртүүл сураагүй бол бусдыг өдөртөж сурахгүй гэдэг зарчим байдаг шиг өнөөдөр бид нар Христийг дагаж амьдарч Христ итгэлийн амьдралаар амьдрна гэж бол Христ гэдэг чинь өөрөө хэн юм бэ гэдгийг мэдэж Христэд бас өөрөө итгэл үнэмштэй зориулах нь чухал юм агсан. За тэгвэл энэ ишлэлүүдээр ингэж хэлж байгаа. За бацаа ишлээ. Ишлэл дээр хэлэхдээ ингэж хэлсаарай. Эзэн чамд аливаа бүх ойлголтыг өгнө гэчээд өнөөдрийн хэдүүлгийн төвлөрч харах бүр энэ ишлэлийг та бүхэн цээжилчүүл бүр сайн. 8 дахь ишлэл. Энд ингэж байгаа. Сайн мэдээний дагуу гэж. Өөрөлдөө сайн мэдээний нэг дүрм байгаад. Энэ дүрмийн дагуу юу болсон бэ гэхээр Давидын үр сад болох үхэгсдээс амьлуулагдсан Есүс Христийг сан гэж хэлж байгаа. Өөрөлдөө сайн мэдээ гэдэг маань бидэнд юу хэлдэг вэ гэхээр Христийг санахыг хэлдэг. Христийг дөөрөхийг, Христийг дагахыг, Христтэй адил амьдрахыг, Христийн юу хийснийг яг тэр болгоныг копи паст хийхийг Христийг сан гэж хэлж байгаа. Энд хэлж байгаа. Сайн мэдээний дагуу Давидын үр сад болох гэж хэлж байгаа. Яагаад Есүсийг энэ Паул Тимотед Есүсийг танилцуулахдаа Давидын үр сад гэж хэлсэн бэ гэхээр Есүс ч гэсэн яг Тимото чамтай адилхан Есүс 100% Давидын удам буюу хүн байсан юм а. Тэр яг бидэнтэй адилхан 100% хүн байсан. Тэр Давидын удам байсан. Гэхдээ тэр 100% хүн ч гэсэн тэр бидний төлөө үхэстээс амьлуулагдсан юм а гэж. За одоо бид нар өнгөрсөн бүтцийн өдөр амьсны баярыг хийсэн. Амьсны баяр гэдэг маань өөрөө Христ итгэлийн энэ сайн мэдээний хамгийн чухал дүрм нь энд явж байгаа. Юу гэж? За та нар хэдүүлээд сайн мэдээгээр жоохоо хайлаатах заяа. За наашаа сайхаж. Есүс хэдэн дагалдагч нартай байсан? 12. Бид нар Гецсеман цэцэрлэгт Есүс залбирсан тухай үзсэн өнгөрсөн бүтцийн өдөр хэдүүлээ Есүс сүүлчийн эзний зоог барьсан тухай үзсэн тий. За Марк номдоос харах юм бол Есүс 12 дагалдагч нартайгаа эзний зоог барьж байхдаа тэгж хэлсэн байдаг. Утгагүй хүмүүс ирээд намайг бариад аваа явна. Харин тэр үед та нар бүгдээрээ намайг үгүйсгэд надад сугтаана гэж хэлж байгаа. Тэгсэн чи Есүсийн хамгийн ойрхон дагалдагч, хамгийн хурдан юм хил амтай, тийм ээ, хамгийн түргэн зантай, тийм ээ, одоо MBTI-аар нь үзэх юм бол амар тийм түргэн зантай нөхөр бол хэн байсан бэхээр Петр байсан. Петр яасан бэхээр Есүс рүү хандаад "Өө, Есүс та одоо юу яриад байна? Яг уу энийг зүхтааж болно. Энийг зүхтааж болно. Йохан зүхтааж болно, Андрей зүхтааж болно, Филипп зүхтааж болно. Гэхдээ Есүс та андуураад нь би бол хизээж таныг орхихгүй. Би танаас зүхтахгүй, би танаас урахгүй, би танаас холдохгүй, би тантай үргэлж хамт байх болно. Танд юу ч тохиолдсон би таны хажууд байх болно. Би тийм л ир зоригтой залуу даа ийсэ. Та жоохон буруу яриад байна да. Би юу таныг орхих юм бэ? Яагаад? Яг тэгвэл та миний өмнө, миний улаан нүдэн дээр та үхэгсдийг амьлуулсан. Та саяхан Лазарыг амьлуулсан шүү дээ. Та бол бүхний чадагч бурхан. Таны номлолууд үнэхээр та номлохгүй тэнгэр нээлтс газар хөдөлж байгаа мэт хүмүүс үнэхээр таны номлол руу хошуурдаг шүү дээ. Та 5-7 цагсаар хүмүүсийг хоолж ирсэн. Та бол гайхамшиг үлдэгч. Би ийм эзнээс яаж би холдох юм бэ гэж Петр хэлж ирснийг та нар санаж байна. Холдохгүй шүү гэж. Бид нар нэгэн цагт магадгүй яг ийм итгэл үнэмшилтэй, ийм анхны хайртай бид нар Есүстэй байж исэн байж магадгүй. Анх Есүст итгэсэн тэр гал халуун үе. Анх Есүст итгэсэн тэр үнэхээр зүрх зориг. Есүс та ямар гайхамшигтай юм бэ? Би таныг шуудган дэрч танаар өрөөгж байгаадаа үнэхээр баяртай байна. Би таныг хизээч орхихгүй Есүс. Би чуулганыг хизээч хаяхгүй Есүс. Би танд зүрхээ зориулнаа гэж магадгүй хэлж ийсүү бидэн ч гэсэн байгаа. Тэгтэл тун удалгүй тэр шөнө Есүсийг Гецсеман цэцэрлэгт залбираад
дуусны дараа түүний хайртай нэгэн дагалдагч болохын Юдас Ромчуудыг авчираад яасан бэ гэхээр Есүсийг бариад явсан. Энэ үед дагалдагч нар яг Есүсийн хэлжсэн бүгд тал тийшээ цугцсан. Бүр нэг дагалдагч цухтаах гэсэн чинь Ромын зэрэг бариад авч байгаа. Ноцтожсэн сүулдэ яасан бэхээр хуцаа тайлаад нүцгэн цугтаасан байгаа. Ичүүртэйгээр шалтан цугтаагаа явсан. Тэгж яг цагаа тулгаар хүн өөрийгөө л бодож байгаа хэрэг. Яг тэгж цагаа тулгаар хүмүүс амиа хоогоолж цугтааж байгаа. Яагаад гэвэл тэдэнд айдас байсан. Яагаад гэвэл тэд Есүсээс иччихсэн. Яагаад гэвэл тэд яг үнэндээ бол Есүст бүрэн зүрхээ зориулаг байсан. Тэд итгэсэн шиг итгээгүй байсан гэсэн үг. За ингээд мань нөхдүүд яаж байгаа цухтаачж байгаа. Тэгээ нөгөө онцгойлоод би танаас урууна гэвэл та гонжин Жошуу гэжсэн Петр чинь яалаа. Дахиад онготхоос өмнө 3 та Есүсээс уравч байгаа. Есүсийг үгүйсгэж байгаа. Энэ нөгөө нэг Петр байна штэ. Энэ Галилийн хүн. Энэ яг Есүстэй хамт явж байсан. Би харсан да. Гэсэн юу яриад байгаа юм Есүс вэ гэж. Тэр 3 та Христийг үгүйсгэх үед Христийн хэлсэнчлэн дахиад 3 та донгодсон байдаг. Ингээд дагалдагч нар Есүсийг загалмаа дээр цовдлогдсон тэр 3 өдөр тэдгээр өдрүүдэд тэдний амьдралд хар дарсан зүүчиг хамгийн хэцүү өдрүүд байсан. Тэгээд тэд яасан бэ гэхээр за 3 жил сайхан зайлаа. Есүстэй хамт явлаа. Олон зүйл сурлаа. Гоё байлаа. Уул нь Есүс тэгэл өгөхгүйгээр үргэлжлээ байж байсан бол бүр сайханд байх байлаа. Тэгтээ яг одоо нэгд өгсөн юм чинь амьдралаа бодъё доо. Хуучин амьдрал руу очие доо. За зяас игээд нэг амьдрчих уу. Яг би угаасаа Есүстэй уулзахаас өмнө загас барьдаг байсан юм чинь. Яв загсаа барья да гэд Тибер тэнгис рүүгээ очиод Галил нуурнаас загсаа бариад очсон. Загсаа бариад очсон. Тэгсэн чинь нэг өгөөрээ загсаа бариад байжсэн загасчдэр нэг нөхөр ирсэн ээ. Хөөе. Та нарт идэх юм байна уу гэдгийгсэн. Өглөөний цай байна уу? Нөгөө загас барьж исэн нөхдөд тэр тэнгисийн ирэг дээрээс тэгж асууж байгаа хүнд юу хийсэн лээ? Бид нар шүнжэнгөө загаслаад юуч барьсангүй хичилж байгаа байхгүй. Яг үнэндээ ах トゥ усаа Христгүй амьдрал ийм л хоосон байдаг. Юмтай юм шиг мөртлөөсөө бидний сүнс өөрөө хоосон байдаг. Болоод байгаа юм шиг мөртлөөсөө цаанаа ухмал байдаг. Яг энэ үед Есүс та нар шүнжэнгөө загсаад юу ч өрөг бол одоо тороо замныхаа нөгөө талд хайж байгаа гэж хэлж байгаа. Тороо замныхаа нөгөө талд хайсан чинь 153 загас барьдаг. Та нар нөгөө ийм солонгосын нэг юм бал байдаг да. Нэг хармаар цэнкэр өнгөтэй. Тэрний артлын яг нөгөө тэр балны чинь брэнд нь 153 гэсэн дугаартай тийм болохгүй. Христчин хүмүүс анх тэр балыг үйлдвэрлэсэн. Маш гоё гардаг бал байдаг. Надад байсан би авчирна гэж амартчих. Тэгээ тэр балыг үйлдвэрлэсэн тэр үйлдвэрийн эзэн бол Христэд итгэж хүн яг тэр Иохан номын 21-р бүлгээс Есүсийн яг тэгж хэлээд дагалдагч нар 153 том загас барьж байгаа тэр үйл явдлыг хараад тэр хүн 153 гэдэг нэртэй компани байгуулсан. Би яг өндөө бол юу ч хоосон байсан. Бурхан миний бизнесийг 153 том загсаар өрөөж байгаатай адилхан миний бизнесийг өрөөх болно гэж тэр хүн эхэлсэн байдаг бизнесээ. Тэгээ одоо тэр бал бол бүр дэлхийд даяар бүр саяараа борлуулагддаг. Ялангуяа христчин хүмүүс тэр балыг маш их авдаг. Маш чанартай бал. Их гоё гардаг тийм бал байдаг. Ингээд Есүс амилсныхаа дараа буцаад хуучин амьдрал руугаа явцсан байсан дагалдагч нартай Галил нуурын ирэг дээр уулзж байгаа. Ингээд уулзаад ингэж байгаа байхгүй.
Нөгөө нэг Есүсийг гурамтаа үгүйсгсэн би Есүсийг танихгүй мэдгүй гэсэн Петртэй уулзаад Петр нөгөө Есүсийг таньж байгаа. Багшаа раби та байж тэ та өхлөөс амилсан. Ингээд Есүс Петрээр уулзгаад Петрээс Есүс ингэж хэлж байгаа. Одоо яг нөгөө яаж байгаа вэ? Эдгэрэл хийж байгаа. Дотоод эдгэрэл. Гурамтаа Есүс ураад үгүйсгэд Христос холсон Петр дээр Есүс ирээд уулзаад Есүс ингэж асууж байгаа. Петрээс Петр Иохны хүү Симон чи надад хайртай юу гэж. Тийм ээ би танд хайртай. Миний хураануудыг тэжээ гэж. Жохон байжсэн. Иохны хүү Симон чи надад эднээс илүү хайртай юу гэж. Нөгөөд чи урд нь бол өөрөө юу гэлээ. Би эднээс илүүгээр эднэр таныг орхио явсан би л орхихгүй гэжсэн хүнээс Есүс яг дотоод итгэл хийж байгаа. Эднээс илүүгээр чи надад хайртай юу гэж. Петр амилсан Есүстэй уулзахдаа одоо Петр яг чин зүрх сэтгэлийнхаа итгэлийн хүчлийг одоо хийж байгаа байхгүй. Есүс би танд хайр та өхлөөс амилсан ийм амьд бурхан надтай уулзж яхад би яахан танд хайргүй байх билээ. Би яахан таныг дагахгүй амьдрах билээ. Одоо би танд all in хий. Би танд бүх амьдралаа зориулъя. Одоо би үхэн үхтлээ Христ таны төлөө таныг хайрлаж амьдрна. Би таныг дагаж амьдрна гэж шийдвэрээ гаргахдаа Петр чин сэтгэлээсээ Есүст хандан гурамтаа би танд хайртай. Та үнийг минь мэдэн шүү дээ Есүсээ гэж хэлж байгаа байхгүй. Ингээд Есүс энэ өдрөөс Есүс Петрт ингэж хэлж байгаа. Есүс Петрт юу гэж хэлсэн бэ гэхээр чи намайг даг гэдэг үгийг дахин Иохан номын 21-р бүлэг дээр Петр Есүст хэлж байгаа байхгүй. Урд нь болвол Есүс Петртэй уулзаад чи намайг даг гэж Зебедийн хүүгүүдэд хэлж исэн болвол амилсан Есүс Петртэй уулзаад дахиад сүүлийн удаа намайг даг гэж хэлсэн. Ингээд Есүс хоёр дахь удаага Есүстэй уулзахдаа амилсан Есүстэй уулзахдаа Петр Есүсийн төлөө амьдрах тэр бүх амьдралаа зориулгаар шийдсэн ба хожим Христийн төлөө Петр Христийг тунгаглаж амилсан Есүсийг номлож амилсан Есүсийг тунгагласныхаа төлөө Петр хожим яг Есүстэй адилхан шийтгэлийг авдаг буюу загламаа дээр цовдлогддог. Гэхдээ Есүсийг Петр загламаа дээр цовдлогдох тэр ял шийтгэлийг авахдаа яасан бэ гэхээр тэгж хэлж байгаа. Би яахан эзэнтэйгээ адилхан загламаа дээр цовдлогдох билээ. Намайг загламаа дээр уруу нь харуулж цовдолж өгөөч гэж. Тэгээ уруугаа харуулж цовдлогдно гэдэг бол хүний биеинд байгаа бүх цус тархи руу нь юулэгдээд хүний дотоод эргэтэн бүгд дээшээгээ ингэж юу гэдэг лээ. Дээшээгээ ингэж толгой тал руугаа яваад бүх эргэтнүүд нь ингэж уушгийг нь дарж амархаа тэгж нөгөө амьсгалахаа болж тарчилж өгдөг. Ийм аимшигтай үхлээр Петр үгсэн. Ер нь Есүсийн 12 дагалдагчаас Юдас бол амиа хорлоо хүчиж байгаа шүү дээ. Тэгээд яг хорвогийн жамаараа өндөр насыг наслаад хорвогийн жамаар үхсэн ганцхан дагалдагч байдаг. Тэр бол Иохан. Есүсийн бас нэг хайртай дагалдагч. Тэр бол Патмос гэдэг арал дээр яасан бэ гэхээр цөллөгт байжгаад нас орсон байдаг. Бусад 10 дагалдагч бүгд Христийн сайн мэдээг тунхагласныхаа төлөө бүгд хүмүүст алуулсан байдаг. Жишээлбэл Петр загламаа дээр цовдлогдсон Ромд. Яаков сэлмээр чавчагдаж алгдсан. Олон хүмүүс ингэж өгсөн ба. За энд байна те. Филипп болохоор Туркид цовдлогдсон байдаг. Андреа Грекид цовдлогдсон бол Томас энэтхэгт очиод чулуугаар шидүүлж өгсөн байдаг. Гэх мэтчлэн. Бүх дагалдагч нар ингэж амиа Христийн төлөө зориулсан ба эднэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр Христийн төлөө өөрийнхөө амийг зориулсан хүмүүсийг мартир буюу манайгаар бол золиослогчд амиа золиослсон хүмүүс. Юуны төлөө? Итгэлийнхаа төлөө. Яагаад гэвэл тэд итгэхгүй байхын аргагүй тэр учрлыг бий болгосон. Хинтээ? Есүстэй. Ямар Есүстэй? Амилсан Есүстэй. Танай хажуугийн балтангой нас орчээд тэгэл ажил явдал ингээд болж исэн чинь маргааш нь гинт балтангой босч ирсэн явж ивэл яах вэ? Сайн уу шинэ гэсэн. Яагаад гэвэл тэр Есүс Христос
Юу вэ таа ч нас орсон биз дээ сүнсөө юу вэ? Айсан чи. Гөө би харин амилчлаа. Би амилсан би яг л хууч өчтөө урж өнгөрсөн 7 хоногт байсан балда яг хэвээр байна. Алин нэг хаад идэх ширээгээд ороод бол гайхах нь үстэй. Тэг бүр айн үстэй. Гэхдээ бүр ингэ чингэж үзчих юм уу сүнс биш яхам бол итгэн үстэй. Тэгээ хүн юу гэж бодох вэ? Хүн чи үхлээс амилт юм байна гэж бодно үстэй. Тэрэндээ итгэн үстэй. Яг энтэй адилхан. Есүс үхлээс амилсан баг. Амьсан Есүстэй уулзсан дагалдагч нар нэг л юм шийдсэн. Дүрмийн дагуу амьдрна. Ямар дүрм? Сайн мэдээний дагуу амьдрна. Энэ үүний төлөө үхэхэд билээ гэж. Яагаад гэвэл ишлээ харъя. 8-р ишлэл маань юу гэлээ? Сайн мэдээний дагуу Христ үхэхстээс амьлуулагдсан. Тэ? Есүс Христийг санаа гэж хэлж байгаа. Есүс Христийг санаа гэж. Энэ хүртэл яриад би таны оюун бодол дахнын асуултыг тавья. Та Христийг баригдах үед үгүйсгэж зүхтаасан дагалдагч уу? Эсвэл амьсан Есүстэй уулзаж амьдралаа түүнд бүгдийг нь зориулахад бэлэн тийм итгэлийн дагалдагч уу? Та аль нь вэ? Та Христ итгэгчдийн дүрмээр буюу итгэлийн амьдралын дүрмээр амьдрч чадж байгаа юу? За нэг үе ярив. Монголд ирээд би бол одоо хэдий пастор хүн ч гэсэн дүрм зөрчиж амьдарч байгаа гэдгээ би шудраг хүлээн зөвшөөрөв. Заримдаа машин барьж явж байхдаа дүрм зөрчиж байгаа. Би одоо Бадрал Солонгоёрын машиныг хаяа ингэ байдаг. Өөрөө машингүй учраас. Тэгээ Солонгой нэг өдөр над руу нэг скриншот хийсэн зураг явуулсан. Юу байсан бэ? Торгуул явуулсан. Хэдэн удаагийн торгуул байсан гэж? 3-таа торгуулсан байлээ би. 20 мянга. Ямар торгуул байсан? Би дандаа нэгдүгээр игнэглөө давхар орсон байгаа байхгүй. Дүрм зөрчсөн торгуулсан. Ах トゥ бид бол хүмүүс бид заримдаа итгэлийн амьдралдаа бүдэрдэг. Бид Есүсийг үгүйсгдэг. Бид дүрмээ алддаг. Бид цугтдаг. Бид Есүсийг бид яаж таних юм бэ гэж хэлдэг. Бид заримдаа бурхан цаг гаргадаггүй. Бид шуулганд явдаггүй. Бид үнэхээр Христийг бидэнд заримдаа үл ойшоодог. Бид амьдралынхаа чухлын дарааллыг гаргахдаа Христийг тэр доор тавьсан явж идэг. Ууд нь бол бидний оюун бодолд мэдээд идэг. Христ бол нэгдүгээрт гэдгээ мэдээд идэг. Гэхдээ бид тэгж чаддаггүй. Яагаад гэвэл бид дүрмээ дагддаг учраас. Яг амьдралыг бид товчлох гээд байдаг. Амархан амьдарч ёо ийшээ ингээ яг дүрмээрээ явахаар хэдийгээр ингээ 2 цагаан зураастаа шууд ингээ бүтэн ирж болохгүй ч гэсэн амар төгжилтэй нь яаж ижил дүрм зөрчөөч чамаагүй. Маа нэг найз бүр намайг онгоцны бодлоор гаргаж өгтөө хөгшөө Улаанбаатар дүрм гэж байдгүй маа. Яг үнэндээ бол дүрмгүй амьдрал хамгийн аюултай. Өнөөдөр би та бүхэнд Христ итгэлийн итгэж бидний зүгээр л энгийн баримтлах ёстой олон дүрмүүдийн дундаас өнөөдөр би та бүхэнд ялангуяа өнөөдөр энэ цуглаан дээрээ сууж байгаа та бүхэн бол дөнгөж цуглаанд ирж байгаа хүмүүс биш. Та нар Христийг мэдж байгаа. Та нар чуулганыг мэдж байгаа. Та бид нар сахихгүй бол өөр хэн сахих юм бэ гэмээр 3 чухал дүрмийг би та бүхэнд хэлье. Монгол илгээлт Христийн чуулганы та бид нар энийг заавал сахиасаа гэж би та бүхэнд уриалж. Эхний дүрм. Хөлчин хугарч явж чадахгүй болоогүй л бол юу ч тохиолж исэн эзний өдрийг ариунаар сах. Өөрөөр хэлэх юм бол бүтэнсэ өдөр болгон эзний өдөр болгон чуулганд ирж бурхныг хүндэл. Энэ бол 10 хуулийн дахь чухал тушаал шүү. Эзний өдрийг ариунаар сах. Бурхантай хамт шин 7 хоногоо эхлүүл. Яагаад гэвэл ургацын дээжийг бурханд өргөх үед бүх ургацыг бурхан өөртөө авдаг. Тэгээ бидний амьдралыг тэр өрөөдөг. Эхний дүрм. Магадгүй
таны хамгийн чухал уулзалтууд, хамгийн чухал юмнууд чинь бүтэнсэ өдөртөө та давхцаж байгаа бол чуулганаа сонго. Яагаад гэж? Та бүтэнсэ өдөр Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзна гэдэг тов гарчих юм бол Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзах гэж та бүрстэ хамгийн гоё дээрээ таваад юу ярих вэ, яаж мэдлэх үү гэдгээс бүх юмаа бэлдээд ирэх болно. Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзахын тулд та зүгээр нэг ирж болохгүй шүү дээ. Тэгвэл бидний эзэн Есүс бол ерөнхийлөгчийн ерөнхийлөгч. Тэр бол дээдийн дээд хаадын хаа. Тэр бол төгс хүч чадалтай, сүр жаглантай. Түүний оршууд Исая эрэхтэй эзэн минь та бол ариун юм аа гэж түүнийг магтажсэн. Түүнийг хүндэлж ирсэн. Тэр ариун бурхны өмнө бид ирж байгаа энэ дүр төрх бол эзний өдрийг ариунаар сагж байгаа дүр төрх юм. Тийм учраас та явж чадчихлаа бол чуулгандаа ир. Энэ бол итгэлийн амьдралын энгийн хэрнээ баримтлах ёстой эхний дүрм. Хоёр дахь дүрм. Бүгдээрээ дүрмийн дагуу амьдарцгаая. Амен. Амен. Хоёр дахь дүрм. Хэрвээ та ажил хөдөлмөр эрхэлж, бизнес эрхэлж, хэрвээ та орлого олж байгаа бол орлогынхаа 11%-ийг Бурханд өргөх. Энэ бол Христэд итгэгчдийн дүрм. 11% буюу эзэнд бид нар олж байгаа бүх орлогынхаа 11%-ийг өргөх үед бид Бурханд амьдралаа өргөж байгаатай адилхан байдаг. Яг үнэндээ бол олонтоо бид тийм ээ Есүс би танд хайртай, би танд итгэдэг, би таныг дагдаг гэдэг болооч. Заримдаа бид нар төрүүчээрээ дагддаг. Заримдаа бид нар дансаараа дагддаг. Заримдаа бид нар энийг л хоошоо тавьждаг. Халелуя! Нар сарыг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн. Тэгвэл нар сар хэнийх юм? Бурханых. Тэнгэр газрыг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн. Тэгвэл тэнгэр газар хэнийх юм? Бурханых. Таны төрүүчийг хэн бүтээсэн бэ? Бурхан. Төрүүчндэг мөнгө чи энийх аа. Минийх гэдэг хүмүүс их байдаг. Өөрөөр хэлэх юм бол бид өнөөдөр 11% Бурханд итгэмжтэйгээр өргөснөөрөө бид өөрсдөө санхүүгийнхаа тал дээр Бурханаар өрөөгддөг. Өөрөөр хэлэх юм бол Бурхан бидний өгснийг буцаагаад бидэнд 30, 60, 100 дахин илүү болгож өгдөг. Бид Бурханд өргөснийг Бурхан эргүүлээд бидний дээр чирэгдсэн, бэлгсэн, бүр хормоо дээр чин дүүрэн асгалсан хэмжээгээр өгнө гэж Лух ном дээр эзэн өөрөө амласан байдаг. Тийм учраас хэн өргөн тэр эргүүлээд эзнэр өрөөгддөг. Тийм учраас дэлхийд даяар түүхэнд байсан олон тэр бунтангууд дэлхий дээр санхүүгийн эрхчлөөнд төрсэн маш олон хүмүүс Христэд итгэгч нар байсныг бид нар бүгдээрээ санах хэрэгтэй. Египтоос гарсан номыг уншиж хагаад газрын баялаг ойрхон дорнодод байна гэдгийг мэдэж авсан Рокфеллер газрын тосны тэр бизнесийг хийснээрээ дэлхийд хэдэн 10 жилийн 1 номерын тэр бунтан байж чадсан. Рокфеллерийн амьдралдаа баримталж исэн 3 дүрм. Нэгдүгüүрт нь бүтэнсэ өдөр болгонд цуглаанд ирээд хамгийн уртлын сандал дээр суудаг. Энэ бол ээжээсээ өвлөж авсан түүний итгэлийн амьдралын сүнслэг дүрм байсан. Бүтэнсэ өдөр болгонд тэр бунтан сүмд ирээд хамгийн уртлын суудалтаар сууж эзний үгийг сонсож эзнийг магтдаг байж. Хоёрдугаарт нь тэрээр бүхэл бүтэн өөрийнх нь бизнесийн зөвхөн 11%-ийг нь тоолдог департамент буюу хэлцтэй байсан. Түүний 11%-ийг тоолдог хэлц дэлхийд даяар байгаа түүний охин компаниудын бүх ашигийнх нь 11%-ийг 7 хоног болгонд цуглуулад сүмд өргөдөг байж, Бурханд өргөдөг байж. Тийм учраас тэр 11%-ээр дэлхийд даяар мянган хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг, их сургууль, асрамжийн газруудыг байгуулсан байдаг. Эцсийн бүлэгтээр Рокфеллер үхгийнхээ өмнө нэг л үгийг хэлсэн. Би саяыг олсон. Тэр нь надад ад жаргалыг авчраагүй. Харин би саяг би Бурханд өргөж, Бурханы хаанчлалын төлөө ашигласан энэ жинхэнэ надад ад жаргалыг авчирсан юм а гэж хэлсэн. Энэ номлыг бэлдээд байж байхдаа бизнес нэгэн тодорхой үг авсан. Чуулганыхаа талаар үг авсан. Би энд үнэхээр итгэж байгаа. Энэ бол иш үзүүлгийн үг гэж би итгэж байгаа. Энэ бол Бурханаас манай чуулганд өгж байгаа үг гэж би итгэж байгаа. Ямар үг гэж одоо би та нарт хэлье. Бурхан надад ингэж хэлсэн. Мега Монгол хэлхэлт Христийн чуулганыг би Монголд бизнесийн талбар дээр ашиглах болно гэж хэлсэн.
Энэ чуулганд ирж байгаа хүмүүсийн бизнес нь үнэхээр өсөж хөгжих болно гэж. Энэ чуулганы хүмүүс санхүүгээр өрөөгдөх болно гэж. Энэ чуулганд ирсэн хүмүүсийн бизнес үнэхээр би тэр бизнесийг онцгойгоор өрөөх болно гэж. Хэрвээ та бүхэн бизнес эхлэх гэж байгаа бол бурхан тандан залбираарай. Хэрвээ та бүхэн бурхан бизнес эхлэх гэж байгаа бол бурханд өргөөрэй. Хэрвээ та тийм ээ 7 хоног та 100 төгрөг олсон ч байж болно. 10 төгрөгийг бурханд өргөөрэй. 7 хоног та 1000 төгрөг олсон байж болно. 100 төгрөгийг бурханд өргөөрэй. Бурхан таны бизнесийг өрөөх болно. Манай чуулганаар дамжуулаад бурхан үнэхээр Монголд санхүүгээр дамжуулан сайн мэдээг тарах болно. Бизнесийн салбарт, бизнесийн ертөнцид бурхан ажиллаа хийнэ гэж надад маш тодорхой сануулсан. Эзэн үнэхээр бидний бизнесийг өрөөх бол. Эзэн үнэхээр өрөөх бол. Хөгжин цэцэглэх болно гэсэн үг. Амен. 3 дахь чухал дүрм. Христ итгэлийн 3 дахь энгийн хэрнээ заавал байх ёстой чухал дүрм. Энэ бол та Есүст итгэдэг бол таны дүрм юу вэ гэхээр та Христийг гэрчлэх үүрэгтэй. Есүсийг яар. Есүсийг тунхагл. Есүсийг гэрчил. Яг яаж ярихаа мэдэхгүй байгаа бол ядаад бүтэнс өдөр яаж ч цуглаанд аваад ир. Яг яаж ярихаа мэдэхгүй байгаа бол хизээч хамаагүй над руу яар. Соёлоо руу яар. Энэ хүн сайн мэдээ ярих гэсэн. Уулзаад өгөөч. Өөрөөр хэлэх юм бол их эзэн бидэнд нэгэн агуу тушаалыг өгсөн. Агуу захирамжийг өгсөн. Та нар яв бүх үндэснийг дагалдагч болох. Дэлхийн хязгаар хүртэл намайг гэрчлэе гэжсэн. Амилсан Есүстэй уулзсан хүмүүс бид нар Үйлс номын 1 2 3 4 5 дахь бүлэг гэдэг ингээд унших юм бол дагалдагч нар юусэн нэг л юм ярьсан. Тэр бол юу гэхээр ерөөсөө Есүсийн амьдралтыг л тунхаглаад яваадсан. Тэгээ одоо дэлхийд даяар нэг ийм хөдөлгөөн өрнөж байгаа. Одоо манай цуглаа энэ хөдөлгөөнтэй нэгдэж залбирах хэрэгтэй. Тэр ямар хөдөлгөөн бэ гэхээр 2033 онд Есүсийн 2033 жилийн ой болох гэж байна. Христ энэ дэлхий дээр ирээд загламаар зовлогдоо үхлээс амилсны 2033 жилийн ой. 2033 жилийн ойд зориулаад дэлхий дээр байгаа Христ итгэгч нар нэг ураа гаргасан. Тэр бол юу гэхээр хэдүүлээ хамтдаа 2033 он гэхэд Есүст нэгэн чухал бэлэг барья Христийн бие. Дэлхий даяар байгаа Христийн. Тэр ямар бэлэг вэ гэхээр Христийн 2033 насны ойд зориулаад энэ дэлхий дээр байгаа 7 тэрбум хүнд бүгдээрэнд нь Христ амилсан гэдгийг тунхаглая. Өөрөөр хэлэх юм бол Христ амилсан гэдгийг бүх хүн тунхаглая гэж одоо тийм уриалгыг гаргаж байгаа. Тэгээ бүр тийм амилсныг тунхаглах бүр тийм байгууллага хүртэл байгуулагдсан явж байгаа. Тэгээд Монголын Христийн бие Монгол пасторууд бид нар юу ярьж байгаа гэхээр 2033 он гэхэд Монголын Христийн бие Монгол оронд байгаа 3,500,000 хүнд Монголын бүх хүмүүст Христ амилсан гэдэг сайн мэдээг тунхагласан байя гэж. Тийм учраас илгээлтий сайн мэдээ тунхаглая. Хүн болгонд Христ амилсан гэдгийг ярья. Тэгээд одоо 33 он хүртэл Монголын Христийн цуглаанууд яаж байгаа вэ гэхээр өөрсдийнхөө хүрээллээр урсгал чиглэлээрээ бид нар жил болгон амилсны баярыг тийм маш тийм сүр жавхлантайгаар тэмдэглэе гэдэг одоо ийм уриалгыг гаргаж байгаа. Амилсны баяраа сайн мэдээ тунхаглая. Амилсны баярын бүр концерт тоглоё. Амилсны баярын маш олон хөтөлбөрүүдийг хийе гэж ийм одоо уриалгыг гаргаж. Тэгэхээр дараа жил бид нар амилсны баяраа маш тийм өргөн хүрээнд шинэ хүмүүс зориулаад маш гоё тийм амилсны баярыг бас хиймэрх. За энэ болгон бол юу вэ гэхээр энгийн хэрнээ чухал дүрмүүд. Өөрөөр хэлэх юм бол би та бүхэн тагаад хэлье. Христ итгэгч бид нар сайн мэдээний дагуу буюу сайн мэдээд дүрмийн дагуу амьдрах хэрэгтэй. Би дахиад хэлье. Дүрмгүй амьдрал бол аюултай шүү. Өөр маш олон янзын зүйлийг ярьж болох боловч өнөөдөр өглөө би та бүхэнд Христ итгэгчдийн дүрм дотор эзний өдрийг ариунаар сах 11 эзэн дүрэг Христийн сайн мэдээг тунхаглах гэдэг энэ 3 чухал дүрмийг би та бүхэнд хэлмээр. Бүгдээ хамтдаа дүрмийн дагуу амьдарцгаая. Амен. Та бүгдээ эзэн залбирая. Их эзэн минь та биднийг бүтээж, та бидэнд амь амьдралыг өгөхдөө маш олон янзын боломжуудыг, маш олон янзын сонголтуудыг та бидэнд өгсөн.
Харин энэ боломж, энэ эрхчлөө, энэ сонголтууд дотроо та бас бидэнд итгэлийн амьдралын чухал дүрмүүдийг та бас бидэнд өгсөнд баярлалаа эзэн. Их эзэн минь, бид үнэхээр танд итгэж байгаа бол бид үнэхээр дагалдагч нартай адилхан, амьсан Есүстэй уулзсан дагалдагч нартай адилхан бид амьдралаа танд зориулах замыг бид сонгож байна эзэн. Энэ замаар явахдаа бид дүрмийн дагуу амьдрахыг хүсэж байна. Дүрмийн дагуу барилдахыг хүсэж байна. Дүрмийн дагуу цэрэг татагчийнхаа үгэнд дуулууртай байхыг хүсэж байна. Дүрмийн дагуу бид тарьснаа хураахыг хүсэж байна. Эзэн та биднийг өрөөж өгөөч. Тэгээд үнэхээр Монгол илгээлт Христийн чуулган энэ нийгэмд илгээлтийг хийхдээ бид үнэхээр онцгойлон бид бизнесийн салбарт үнэхээр бид үйлчлэхийг хүсэж байна эзэн. Бизнесийн салбарт бид нар үнэхээр өрөөгдөхийг хүсэж байна. Эзэн та биднийг удирдаач гэж гуйж байна эзэн. Бурхан минь танд баярлалаа. Таны нэгүсэл энэ чуулганы дээр дүүрэн байх болтугай. Энэ дугаа хүн болгоны амьдралд дүүрэн байх болтугай. Таныхаа гайхамшигтай нэрээр залбирanгуйлаа. Амен. Амен.